За амар мэнд байцгаана уу. Шаман код подкаст эхэлж байна. За өнөөдрийн зочдоор өндгөн улаачд, шинхэн улаачд гэдэг шиг зочдыг оролцуулж байна. Баяр зочд маань өөрсдөө тодорхойлоод хэлэх. За юуны өмнө Шаман код гэдэг энэ шинээр эхэлж байгаа подкастнда урьж оролцуулсанд баярлалаа. За тэгээд шинэхэн улаач нь Тэнгэрийн нэр болон өөрийн хувийн нэрээ бол нууцлалтаагаар оролцжээ. Тэгэхээр өөрийнхөө шинээр үзэж байгаа энэ мэдрэмж тууллыг энд бол чөлөөтэй илэрхийлэхэд бэлэн байна. За юм байна. Миний хувьд ч ихсэн адилхан. Тэгээд Шаман код энэ гоё подкастт оролцож байгаа тасаа их баяртай. Тэгээд бас энэ подкастыг сонсож байгаа хүмүүс бүгдээрээ гоё эндээс ямар нэгэн өөртөө хэрэгтэй юм болж сонсоосоо гэж хүсэж байна. Тэгээд би бас яг адилхан Тэнгэрийн нэр болон өөрийнхөө нэрийг нууцлж байгаа. Тэгээд өөрийнхөө мэдрэмж тууллыг болвол ярихад нээлттэй. Тэгээд өнөөдөр сайхан ярилцъя те. Манай Шаман код подкаст мэдрэмж хуваалцдаг подкаст. Тэгэхээр сонсогчид маань та хоёрын нэрийг гэхээс илүү та хоёрын мэдрэмжийг бол маш их хүлээж байгаа болоо да гэж бодож байна. Тийм. Би ч гэсэн бас тэгж бодож байна. Яг тэгвэл өмнө нь би ингээд иймэрхүү төрлийн подкастыг айгүй сонирхож чимтэд сонсдог байсан. Тэгэнгүүт одоо өөрөө яг энэ ертөнц рүү ингээд нэг хөлөөн гიშгээд ингээд оруулсан байгаа ийм үед бол над чиг өмнө нь тэр байсан мэдрэмжтэй хүмүүс энийг бүр үнэхээр ингээд сонирхож сонсох байх гэдэгт бол эргэлзэхгүй байна. Би ч гэсэн адилхан бодож байна. За таны хувьд эхлэлцэг үү? Хаанаас эхлэв? Ягаад энэ зам мөрлөө яваад орчих вэ? Эхлэлцэг ярина гэх юм бол баг хүүхэд байхаас эхэлнэ. Бүр жоохон байхаас эхлээд ер нь айгүй аимхай хүүхэд байсан. Тэгээ зүрхэхгүй хүүхэд гэл дандаа ярьдаг. Манай аав туулаанаас жижигхэн зүрхтэй гэдэг дандаа шаалдаг гэсэн. Тэгээд аав ээж хоёроо голоор бүр 10 нас хүрсэн том хүүхэд үйжээд голоор унтахтаа ингээл бөмбөгөнтөл чичрээл унт чаддгүй энэ тэндээс юм ширтээд байгаа юм шиг тэгж айдаг хүүхэд байсан. Тэгээл зөндөө олон явж байгаад тэр донд ч юм бас айж магаал юмуд болсон. Тэгээд нэг санамсаргүй нэг зайрынтай уулзаад тэгэхэд надаа өнгөтн энэ хүүхдийн ингээд мэлмийн нээлттэй байна. Тэгээ мэлмийг нь хаяа өөрөө ингээд юм аимхай хүүхэд болохоор хамаагүй юм болохгүй юм хараад яваад ээж болохгүй байна гэд миний мэлмийг тэгэхэд хааж ирсэн. Тэгээ тэрний ардаас бол ерөнхийдөө харьцангуй гайгүй байжгаад буцаал нөгөө айдаг. Тэгээл янз бүрийн мэдэрдэг юмнууд нэлээд олон гарч ирсэн. Тэгээл амьдралд бас алдаатай оноотой зөндөө юмнууд байдаг шүү дээ. Тэгээл найзаагаа алдах, ихчигээ алдах ч гэдэг юм уу. Тэгээд олон хайртай хүмүүсээ алдсны дараа сэтгэл готролд орсон. Тэгээд сэтгэл готролд ороод бүр яг амиа хорлогч гэдэг юм уу тийм муухай бодлууд руу орж ирдэг болсон юмсан. Тэгээд яг тэр сэтгэл готрлаас гарахын тулд одоо байгаа багштайгаа болсон. Тэгээд багштай бол яг бүр маш санамсаргүй тохиолдолд уулзчихсан. Тэгээ багштайгаа ч шүүрэн болол онгоцтой намын төрөлж танилцчихсан. Тэгээд өвгөөдөө уулзаад бид хоёрын түүх бас нэг 6 жил гарan болж байгаа. Тэгээ энэ хугацаанд бол сэтгэл готрлаасаа гараад яг өөрийгөө бол тамхтай гэж ерөөсө бодож байгаагүй. Тэгээд эхлээд бол төшөө болох юм байна гэж бодож явж байгаа л гэлцөндөө олон юмнууд болоод ерөөсө улаач гэдэг юм маань хэлэхгүй байжгаад саяхан л нэг жил гарахны өмнө ч юм уу хэлсэн. Тэгээд эхлээд бол хүлээж авахд жоохон сонирн байсан. Би юу гэж бодогдоод байсан. Тэгээд хүлээн зөвшөөрөх орон зай яг тухайн үед бол хэрвээ яг жинхнээсээ 6 жилийн өмнө гэдэг юм уу өвөө надтай анхуулцаад чи тамхтай улаач болох хүүхтэй наа гэж хэлсэн бол би таатай байлээ нөгөө л адилхан хүмүүсийн ярьдаг юм гэж бодоод дахиж уулзахгүй байхаас болов. Тэгээ өвөө яг намайг хүлээж авах хүртэл намайг одоо хүн болгоод тэгээд яг тэр хүлээн зөвшөөрлийн орон зайг нь үүсгэснийхаа дараа надаар хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тэгээд одоо бол мэдээж манай гэрийнхэн бол ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд бүгднгээс нь зөрөөл яг энэ замналыг сонгоол одоо тэгээд багштайгаа найзуудтайгаа туулаад эхлээл явж байна. Сайхан дурсамж байна. За таны эхлэл цаг.
Одоо миний хувьд гэвэл за би найз их шигээ бүр хүүхдтэйгаасаа хэлэхүү бодож илээ сая. Зүгээр энэ ойрынхоос эхлэхгүй гэл. За товчхон л явчих. Хүүхэд байхад бол баг зэргийн юм мэдэрдэг, тэг бас айдаг, тийм мэдрэмжүүд энэ төр байсан. Тэгэл бүр ингээл наашлал том болоод ирэхэд бол тийм сэтгэл зүй хямралтай хүүхэд болж өссөн байлээ. Эргээд одоо бодоход тэгэл бүр нас биеийн төрсөн тэгж явж байгаа л ийм бүх хүмүүсийг бүүтэй холбоотой ном зохиол одоо юу гэдэг подкастуудыг маш ихээр сонирхдаг. Өөрийн мэдлэгүүл ингээд сонирхоод тэгэл ингээд тэр хүн байна, энэ хүн байна гэхээр үзмэрч хүмүүс, бүх хүмүүс онгодыг болгодог тэр хүмүүсийг өөрийн мэдлэгүүгээр зүгээр ингээд сонирхоод надад ямар ч асуудал байхгүй. Тэгтээ сонирхож очиод ингээд уулзаад байдаг гэсэн. Тэнгүүтээ уулзахтаа ингээд зүгээр сонжоод тэгэл мэдээж уулзаж хөөрөлтөн. Тэгтээ тэр хүмүүс нь хизээч намайг онготой гэж хэлж байгаагүй. Тэр нь айгүй сонио. Тэгээд ингэж уулзаж явахдаа би одоо ингэж нэр дурдаж болдог болол би зарим нэг одоо алдартай тэр нөгөө бүүнэртэй очиж уулздаг байсан. Тэгэхэд тэд нар намайг онгодгүй гэж хэлж байсан. Нэрийн дурдах шаардлага байгаа юу байхгүй юу? За зүгээр гэх мэтчлэн тийм зүйлсүүд надад ингэ болдог гэсэн. Тэгэхээр би өөрийгөө ерөөсө дотроос бол ингэ сонирхоод байдаг энэ зүйлийг гэсэн мөртлөө ингээд тэр хүмүүсээс суухлаар ингээд байхгүй гэдгийг хэлдэг. Тэглэр ингээд дотоод тийм зөрчилтэй юм шиг ингээд мэдрэмжтэй маш удаа явсан. Тэгээд явж байгаа сүлд өөр ингээд одоо сүүл ингээд ковидоос хойш хүмүүс ингээд айгүй ясар штэ. Өөрчлөлтөнд орсон бас ингээд сэтгэл зүй хямрах болно те. Ингээд сэрэлт, сүнсний сэрэлт гэмтэргээл бүр янз янзын юмнууд их явагдсан гэл. Тэгэнгүүт би ингээл сүнсний сэрэлттэй холбоотой маш олон юмыг ингээл өөрийн мэдлэгөөр сонирхож, татагдаж, уншиж судалдаг болсон гэх мэтчлэн. Тэгэл ингээл маш нөгөө эмпат хүмүүс гэл байдаг ш. Тэгэл тэрний шинж юутай өөрийнхөө ингээл харьцуулаад судлангууд тохирдог байсан. Тэгээд бүр ковидоос хойш сэтгэл готрал, уналт гэдэг зүйлийг мэдэрч эхэлсэн. Одоо эргээ бодоход штэ. Тэгээд тухайн үед бол өөрийгөө мэдрээд байгаагаа мэдэхгүй байсан. Уналтанд ороод байгаагаа мэдэхгүй. Тэгээд ковидоос хойш тэгэж явж байгаад хүнсний сэрэлт зүйлүүдийг сонирхож явж байгаад сэтгэл зүй гэдэг зүйлээ барьж авч эхэлсэн. Миний сэтгэл зүй нэг л болохгүй байна. Уналтанд ороод байна. Миний сэтгэл болохгүй байна гэдгийг ойлгоод сэтгэл зүйг судалж эхэлсэн. Тэгээ судлаад бүр ингээд коуч, тусдаа сэтгэл зүйчтэй хүртэл ажиллаж утсан. Тэгж агаад өөрийгөө нэг багахан хэмжээнд ойлгож эхэлсэн. Шарах, сэтгэл зүйн шарахтайгаа тулж эхэлсэн. Гэхдээ би яг одоо ингээд улаачулаа босч байгаа шиг коучтэй ажиллаад энэ хэмжээнд бол хүрээгүй. Босоод би хэсэг хугацааг өнгөрөхөд харин коучтэй ажилласнаас илүүтэй богино хугацаанд мөртлөө илүүтэй ахиц өөрийн бие дээрээ сэтгэл зүй дээрээ гарч байгаа, амьдрал дээрээ гарч байгааг бас өөрөө ингээд ажиглаад хараад байж байгаа. Тийм миний ер нь ингээд багасаа ингээд битсэн мэдрэмж болон одоо хүртэл ингээд байгаа энэ хугацаанд гэвэл би иймэрхүү байдлуудыг туулж ингээд улаач болох энийг хугацааг өнгөрөөгд байж байна гэж хэлээ да товчхондоо. яг танаас асуулт яг адилхан босхын өмнөх мэдрэмж босоод одоо ингээд улаач болсны дараах мэдрэмжийн тухай танаас асуумаар санагдаж байна. Босхын төсөөлөл гэх үү те. Босхоос өмнө болохоор ингээл хангалтаа аваад хуяа хийж дуусаал бүхэн ингээл амгаа болчих юм санагдал байсан л да. Шууд ингээл онгод орж ирээл өөрийнхөө химээр орж ирээл ингээл химээрээ зохиол гэдэг юм. Шууд л ингээл амар их мэдээлэл орж ирээл тэр маш том тэр мэдлэгийн далаа руу ингээл хөлөөд өрөөл шууд орчих юм шиг санагдаад байсан. Тэгсэн чинь ер нь гээд хитрхи өндөр хүлээлтүүд тавьд юм билээ. Бид нэр өөрсдөндөө ч тэр босод хүмүүст ч тэр те ер нь амьдрал дээр байгаа бүх зүйл бүр хитрхи их хүлээлт тавиад дим билээ. Тэр хүлээлт гэдэг мэдрэмжийг бол унгаах хэрэгтэй гэж би бол бодож байгаа. Өмнө сүүлийн үед хүлээлт гэдэг юм бас нэг хүлээс юм да. Тийм хүлээлт гэдэг үгний Тийм хүл гэж байгаа шүү дээ те. Хүлэг болохоор тэгээд тэр хүлээлт гэдгийг аваад хайчих юм бол
олон зүйл болох байх. Одоо бол яг ингээд онгоцтойгоо танилцаад онготынхоо үгийг сонсоод ингээд миний төсөөлснөөс шал бүх юм. Шал ондоо харж байгаа одоо ажиж байгаа, мэдэрч байгаа бүх юм шал ондоо байсан. Тэгэл яг ботсон шиг бол байгаагүй. Тэрнээс аль хэцүү байсан. Хэцүүсэн аа. Тэр тохиолдож жоохон дэлгэр л та. Хэцүү байсан гэх юм бол юу нь хэцүү байв танд? хитрхи хүлээлт тавьсан болохоор тэрэндээ ингээд хүрхгүй байгаа юм шиг санагдаад онгод биш юм шиг мэдрэмж ингээд төрөөл. Тэгэл ингээд би өөрөө жүжиглэж байгаа юм шиг аюух сэтгэл төрөөдсөн байхгүй. Тэгээ яг тэрнтэйгээ бүр эхлээд амар их тэмцэн, маш их тэмцэн. Тэгээд ер нь бол одоо ингээд онгод ч ихсэлж байхгүй. Өрмөн надад итгэхгүй бол өөр хин надад итгэх юм бэ гэл тээ. Тэгээ ингээд ботхолоор нэрэн тийштэй би ингээд итгэхгүй хахад өөр хин итгэх юм бэ гэж бодоол. Тэгэл ингээд надаа ингээд нэг юм зэмсэг ч юм уу нэг юм хэлэнгүүт би одоо наад чи ингээд амар үнтэй байна гээл тэгээ ингээд зөндөө олон шалтгууд тоочвол тэгэнгүүт ингээд уучлаарай гэл зүгээр ярилцах хэрэгтэй байгаа байхгүй бас адилхан л хүн байсан байгаа шүү дээ нэгэн цаг. Тэгээ ярилцаад өрнө одоо юм байгаамаа та ингээд энэнийг мань ойлгоод өгөөч гэж тэгэнгүүт тэгж байхгүй юу. Үрмэн залж байгаа болвол симэрхий самбаач байсан тухалнаа. Тийм болохоор юунд ч битээ санаа зов. Бид нэр ингээл амар хол хүндээ ингээд бодцсон. Тэгээ тийм болохоор ингээд яг л миний ээж шиг сэтгэл төрсэн байхгүй. Тэгээд тэгэхээр ингээд ийм хитрхийн өндөр биш, хитрхи намхан биш яг өөршгээл гэж бодож явах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээ яг миний нөгөө тал шиг одоо санагдчихж байгаа. Тэгээ яг тэр хамгийн хэцүү байсан нь бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх, онготой хүлээн зөвшөөрөх. Яг энэ хоёр бүр. Ингээ хонготой бол ингээ хүлээн зөвшөөрч чадаад байгаа байхгүй. Яг үнэхээр байгаа гэдгийг мэдээд байгаа хэрнээ гээд тэгхгүй болвол надаа энэ мэдрэмжүүд, энэ одоо бодлууд ч гэдэг юм уу те. Энэ мэдээллүүд орж ирэхгүй. Тэгсэн хэрнээ би ингээ өөрөө жүжиглээд байгаа юм санагдаад надад хамгийн хэцүүсэн байхгүй. Тэгээд тэрийг ингээл давх гал яг ингээл болоод байгаа юм хүртлөөл цаана нэг юм жижигхэн нэг юм үлдчихэд инэрлээ ингээл нөө жижигхэн боё гэдэг шиг жижигхэн гэдэг юм бичсэн. Тэгэл тэрийг одоо бүр давх бүр хамгийн хэцүү байсан. Одоо ч гэсэн давх гал явж байна. За би бас мэдрэмж яваалцаа гэж бодлоо. Анхлан одоо бөөлөх жахаад бас тийм төсөөлөл байсан. Маш их төсөөлөл өөртөө бий болгоцсон. Одоо олон жил бүлдсэн чадaltaй улааж зайран удахтыг хараад одоо за бөөлийгээл шууд ингээд болчтiin болов гэдэг надад бол төсөөлөл байсан. Гэхдээ бодит байдал дээр тийм биш байсан. Онгод гэдэг зүйл чинь ингээд цаг хугацааны ирэхээр зөв бөөлж, зөв зан үйлээ хийж иж одоо бийжил гэдэг зүйл байт юм байна. Бийчхээс өмнө бол онгод бүрэн бийчхээс өмнө бол би өөрөө яриад байгаа мó гэхдээ миний амийг өдөртөл яриад байгаа юм. Би өөрөө байгаад байгаа гэдэг мэдрэмж бол маш өндөр байгаад байдаг. Тэгээд одоо л энийг ойлгож байна. Яг тэрэн дээр яг таны хэлсэн шиг ингээд бийжих гэдэг хугацааг нь одоо яг мэдгүй. Тэрийг болохоор өмнө ингээл багшвал хилжээлээсэн. Тэгээ тэрийг нь бид нэр ингээд толгоондоо хүлээж аваагүй. Тухайн үедээ ойлгоод явуулсан байгаа байхгүй. Ухаж аваагүй. Тэгээд тэр нэг тэгээд тэр эргэлзээнээс болоод би онгодтой сорио залсан. Сорио залсан. За. Ер нь бол их тэнэг хүний хийх үйлдэл л те. Тэгээ яг тэнэг хүнийг тэнгэр ивэдэг гэдэг шиг манай онгод их зөөлөн надад их хайртай, намайг их хинхрээлдэг. Тэгээд тийм болохоор ч юм уу намайг айгу ойлгоод хүлээж авсан. Тэгээд сориог маань ч гэсэн зөв те. Үнэхээр сорь. Би юм уу биш үү гэд итгэлээ батчтал сорь. Үнэхээр ингээд чадчихэв үү, чадахгүй байна уу гэдгээл мэдээд авчих гэдэг. Би бүр ингээд өөрөө юм ярьж байхад нь голоор нь өөрөө үг хэлэх гэж үзээд амийн татуулж үзэж байгаа. Тэгээл уурлуулаад тэгээ байж байгаа л дахиад ингээд бууцсан байхад нь өөрөө ингээд мэлмэгээ нэх гэж ингээд тэмцэж мэдэл зөндөө олон инээдтэй юмнууд болсон. Тэгэл тэрийг бол манай онгод одоо ингээд зүг жаахан шоглон болгоол энийгэл ярьдаг л да. Гэхдээ ингээд буцаад нөгөө талаасаа бодглохлоор онгодод сорио залаад бас их тэнэг болооч байгаа. Надад ч тэнэг гэх юм жишээ зөв гэж би бол
бодож байна. Надад бол бас ийм тохиолдлууд байсан. За бас одоолгочд нарт маань зардууд манд ийм байсан л хэлгээд байвал толгой дахиараа гэдэг шиг. За тааж байгаа хэрэг л. За ер нь бол би яг найз захтайгаа адилхан одоо нөгөө онгодоо тий хүлээлт үүсгээд байсан тохиолдол байгаа. Тэгээд итгэл гэдэг зүйлийг залхаж ер нь бас хувь хүн дээр их асуудал тулгарсан. Найз захтайгаа бол ер нь төстэй зүйлүүд бол байна. Дээр нь нэмээд миний хувьд арай өөр зүйлс гэвэл онгодоо итгэх итгэл гэдэг бас их чухал байсан миний хувьд. Хүлээлт үүсгэхээс бас өөр. Хүн өөртөө итгэх итгэл гэдэг зүйл байдаг штэ тий. Тэгэнгүүт хүн өөртөө итгэх итгэлээс гадна дахиад шинэ ойлголт бууж байгаа хгүй юу? Би ч хүн байсан бохгүй ингийн тэгсэн чинь онгод залсан гэсэн чинь онгодоо итгэх итгэл. Тэгсэн чинь эхлээд улаач хүн онгодоо залаад онгоддоо итгэхээс өмнө улаач хүн өөртөө итгэх ёстой байдаг юм байна. Өөртөө итгээгүй үед онгоддоо итгэнэ гэж давж итгэнэ гэж бодол байхгүй гэдгийг өөрийнхөө анхны буултуудаас ойлгож аваад тэгээд багшийнхаа тусламжтай, андуудынхаа тусламжтайгаар, шүтээнүүдийн тусламжтайгаар өөртөө итгэх итгэлээ гэж юу юм гэдгийг олж авч өөр дээр одоо би дээрээ тухлуулах гэж үзэж явж байна. Тэгтээ мэдээж нэг хэсгийг ойлгоцсон учраас миний онгод одоо тухалж эхэлж байгаа учраас би энэ бүхний хүрнээ сууж байна. Тийм байгаадаа бас баяртай байна. За бас өөр нэг ингээд ярьж байгаа орондоор ингээд мэдрэмжүүд ингээд буугаад байна л да. Тэрийг ингээд бүтэн барьж авчихдаг байна. За барьж авахлаар ингээд шууд асуулт асуусан ч асуугаагүй ингээд шууд дэлгэрүүл яриад иж болох уу? Яг мэдрэмж хаваалцсан. Тэгээд ингээд буусан мэдрэмжүүдээ ингээд барьж аваа шууд ярихын хувьд бол сая ингээд ярьж хахад нөгөө туулал одоо байгаа шүү дээ. Хэсэггүй хугацааны туулал, шинэ улаачулж байгаа туулал. Тэрэн дээр л тэр мэдрэмжээ барьж авч ингээд ярихад одоо нэг ийм надад тохиолдсон. Бусад хүнд бол энэ бол их энгийн санагдах. Гэхдээ надад энэ сонин шин байсан. Тэр нь юу вэ гэсэн чинь одоо ингээд манай найз хэлж байгаа яг тийм байгаа хгүй. Ингээд буухад онгод буулаа гэхэд би ингээд өөрөө байсан. Тэгэхэд за тэгвэл дахин ингээд буултаа хийгээ багшаараа зөвлүүлээд ингээд байж хахад дотор дахиад ийм хоёр туйлч юм шиг надад санагдсан. Одоо шинжлэх ухаанаар ярил хоёр туйлт. Гэхдээ яг энэ бөө мөргөл гэдэг зүйлээр ийм монгол хүн гэдэг чи ийм дотоод онгод гэдэг зүйлийн өгдлөө ингээд талаас нь ухаад ингээд мэдрэхэд энэ дотор надаас гадна дахиад нэг хэм мэдрэмж байгааг анзаарсан. Тэрийг нь мэдэрсэн. Эхэлж ажиглаад анзаараад дараа нь мэдрээд тэгээд тэр мэдрэмжийг ингээд онгод буухад халахвч юутай байгаа штэ. Самлагтай байгаа. Тэр нь давхар нүдэ анж байгаа. Нүдэ анжгаад давхар онгодын тэр хэм мэдрэмжийг мэдрээд тэгсэн чинь тийм нарийнх холбоос байгаа юм шиг надад мэдрэгдээд тэр холбоосыг би утас юм шиг үзүүрээс нь ингээ барьж авсан. Тэгээ тэр нарийнхан мэдрэмжийг бариад ингээ утас татчих байгаа юм шиг тэрийг лавшруулж эхэлсэн. Тэр нарийнхан тэр утас шиг мэдрэмж тэр онгод байсан. Онгодын мэдрэмжсэн. Миний оюун санаан дотор надаас гадна дахиад тэр онгодын мэдрэмжийг би тэр нарийнхан утасны мэдрэмжээр ингэж зүрлэж яриад байна л да. Тэрийг ингээд нүдэ анах үед илүү тод ингээд барьж авч болж исэн. Тэгээд онгод энэ юм байна, энэ мэдрэмж юм байна төгөлгээд надаас өөр оюун санааг тэнд барьж эхэлсэн. Тэгээд аянда буултууд хийх тусам миний мэддэггүй зүйлсийг миний амаар миний оюун санаанд онгод буулгаж ярьж эхэлсэн. Тэгээд тэр үед л би миний нөгөө хүлээлт үүсгээдсэн итгэл онгоддоо итгэх итгэл маань бүтлэн батчихгүй байсан тэр зүйлс ингээд
баг багаар тодорч эхэлсэн. Би яг хүн талаас айгүй тийм нэг тийм сонин сантай байсан юм байл л дээ. Сонин гэдэг нь ингээ хүнд очиод нэг үзүүлэхэд тэр хүмүүс нь ихэнх нь онгодгүй гэж хэлсэн гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр донд одоо 10 тоогоос нэг 2 нь ч юм уу байна гэж хэлэхэд тэгвэл надад гар дээр тавиад ингээ цаас тавихад харагддаг шиг надад мэдрүүлж өгөөч. Үгүй бол би итгэхгүй гэдэг үгийг 2 онгодод бол хэлж ирсэн шүтэнд. Тэрүүн шиг одоо ингээ тэгсэн чинь миний онгод над дээр залгарчаад байна. Би бүхэл өтө онгодтой гэдгийг мэдэр чи хоёуг хувцаа зэхэд би буулгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь миний тэр итгэл над дээр ингээд бүтэн оршихгүй байсан. Тэр ихэд би яг ингээ миний гар дээр залаа гэдэг тэр миний зан надад тэг болоодсон байхгүй юу? Онгод би бүтэн итгэцэн бол над дээр бүтэн боломж байгаа. Мэдрүүлэх өөрийгөө мэдрүүлэх. Тэгтэл нөгөө миний итгэл түүнийг сарниулаадсан. Над дээр нь гаран дээр харагддаг шиг залж байгаа юм шиг гэж харуулаа гэдэг тэр үзэл надад цаад болоод байсан гэдгийг анзаарсан. Тийм нотлогоо. Заавал ингээ нүдэрээ үзэж гараараа барьж ингэжээж тэр онгодыг би мэдрэх гээд байсан. Миний нэг дутагдaltaй тал байсан. Энийг барьж аваад өөрийгөө чөлөөлж эхэлсэн. Тэр үед онгодын мэдрэмж баг багаар тодорч эхэлж байгаа мэдэрсэн. Энийг би итгэл дээр жишээ татаж ярихыг хүсэж байна. Тэгээд над чиг ийм мэдрэмжийг мэдрэх гэж байгаа шинэ улаач нар байвал миний энэ жижигхэн жишээг сонсоод гэд өөр дээрээ бас буулгаад нэг шат болгож ахиулахыг хүсэж байна. Яг саяны найз маань хэлсэн үг төрөөс шүү дээ. Онгод ийм жижигхэн утас байсан, нарийнхан утас байсан. Тэр утсыг би ингээд татаад лавшруулсан гээд яг тэрэн шиг ингээд мэдрэмж бол ерөөсөө л юм юу гэж хэлэх яг нарийнхан утас л байгаа байхгүй. Тэгээд одоо манай онгод ч гэсэн яг тэгж хэлж байгаа байхгүй. Одоо ямхын төдийхөн мэдрэмжээр яруу мэдлэгийг бүтээж болно. Тэр ямхын төдий мэдрэмжийн дотор ямар том ертөнц байгааг миний охин ажихгүй байгаа дээ тий. Тэрийг олоод бариад ав. Яг тэр ганцхан ингээд хурууж ирвэлдэж байгаа ч юм уу эсвэл нэг дулаахан мэдрэгдэж байгаа ч юм уу. Яг тэрийгээ барьж аваад онгод хажууд байхад ийм мэдрэмж төрд юм байна да. Тэгвэл ямар үед онгод юм байгаа болч гэдэг юм те. Нөгөө ингээд хүн өөрөө мэдхийг хүсээд ингээд одоо тэрний хадлаа шунаад эхлэхээр онгод ч гэсэн яг адилхан ингээд намайг мэдүүлэхийн төлөө ажиллаж эхэлж байгаа байхгүй. Нөгөө нэг тийм үг өгдөө штэ. Намайг хий гэж хичээх үед дэлхий тэр чигтээ миний хийхийг дэмждэг гэхэд яг тэрэн шиг тэг яг тэр нэг нарийнхаа ямиг бариад авсан болохоор одоо тавихгүй улам ингээл авшруулж чадах нь гэсэн итгэлтэй болж байгаа. Бид хоёр хоёулаа тий. За нөгөө хүмүүсийн дунд бас нэг ийм өнцөг байдаг штэ. Загсчны морь усгүй гэдэг. За тийм. Улаач хүн тэгэхээр одоо нөгөө улаач болоод ер нь та нарын хувьд хувь хүн талаасаа юу өөрчлөгдсөн бэ? Мэдрэмж талаасаа бол сайн ярьлаа. Хувь хүн талаасаа яг юу өөрчлөгдсөн бэ? Загсчны морь усгүй гэдэг өнцөг хувь хүн тал дээр чинь бас тодорхой хэмжээнд илэрч гин үгүй юу? Хувь хүн талаасаа гэх юм бол би түрүүн ярьсан шүү дээ. Нэлээд удаан бэлтгэгдсэн гээд хамгийн эхлээд улааж болохоос нь өмнө манай багш одоо багшийн манай онгод ч гэсэн намайг хүн болох гэж хичээсэн. Би хүн болсон. Сэтгэл зүгөө тогтоосон. Сэтгэлээ тогтоогоод бодлоо барьж авч чаддаг болсон. Яг тэр үед би өөрийгөө хүн болж чадчихэв гэж жаахан бодож эхэлсэн. Тэгсэн чинь үгүй л байсан байлээ л дээ. Тэр бол бүр дөнгөж эхэлнэ. Тэгээл бусад хүмүүсийг яг өөртөө адилхан гэж бодож эхэлдэг ч гэдэг юм уу. Ер нь л хорвоо дэлхий дээр одоо ямар сайхан зүйл байдгийг олж хараад үгээ, бодлоо, сэтгэлээ, үйлдэлээ гэдэг бүх юмаа цэгцрүүлснийхаа артаас улаач болох нь хамгийн зөв юм болов гэдэг үнцэг гарч ирсэн. Тэгээ улаач болохоос өмнө би өөрийгөө хичээгээд амьдарч исэн. Тэрнийхээ артаас дахиад улаач болсны артаас ч гэсэн одоо ингээл онгодын хэлж байгаа үг ингээл мөнхийн намайг сайжруулахын төлөө байгаа хгүй. Сул үгээ хай гэл. Миний ингээд ярианы одоо сонсож байгаа хүмүүс бол анзаарч л байгаа. Би амар гэдэг үгийг айгүйх ашигладаг. Тэгээд энэ үг чинь өөрөө амар үг штэ. Тэгээд тийм бахад одоо иймэрхүү сул үгээ хай. Одоо ингээл өөрийгөө цэгттэй бай.
бодлоо зэгцлээ сэтгэлээ дахиад тогтун болго. Өөрийгөө өөртөө итэг чи итгэхгүй бол өөр хэн ч итгэхгүй. Сонсож байгаа бол сонсож байгаа гэдэгтээ итэг. Харж байгаа бол харж байгаа гэдэгтээ итэг. Харж байгаад тэрний цаана дахиад юу байна гэдгийг яачих гэж хичээ. Гэл яг ингээд бүх юмыг дахиад олон талаас харж сурж байгаа гэх юм уу. Ингээд одоо ингээд бид нэр аягийг аяга л гэж хардаг шүү дээ. Тэнгүүд аягийг дахиад нэг өөр өнцгөөс харах. Тийм мэдрэмжүүдийг их оруулж ирж байгаа. Дахиад бас энэ хувь хүн дээр маш их одоо дэвшил болж байгаа гэх юм уу. Бусдыгаа ойлгох тал дээр их дэвшил болж байгаа. Хүнийг хүн гэдгээр нь харах. Тэр хүний туулалт ч гэсэн ондоо байгаа гэдгийг мэдрэх талаасаа тиймэрхүү дэвшлүүд их гарч байгаа. Зангааш дээр бол бүр ингээд тогтун болгох, уурлахыг хаягч гэдэг юм уу те. Тэгэл улаачийн сэтгэл зүйтэй, онгодын сэтгэл зүй ингээд шууд холбоотой байдаг. Тэгээ дээрэс нь ингээд би гундчихлаар дагаад онгод гундчихж байгаа болохоор одоо би чинь ганцхан би биш шүү гэсэн нэг тийм хариуцлага айгүй их орж ирж байгаа. Тэгээ тэрийгээ бас мэдрэхэд надад айгүй таатай байгаа. Миний хувь хүн өөрөө тийм юм шиг байна. Жохон ачаалал дундаас гэлэлцдэг төрлөө. Тэгээд тэр талаасаа ч гэсэн тийм л байна да. Ингээд одоо найзынхаа яриаг сонсхолоор ингээд яг бит хоёрт адилхан зүйлүүд зөндөө байдаг. Бүр ингээд хувцсны сонголтуудын тал дээр ч гэсэн сонирн бит хоёр талд байж байгаад ингээд сонгоцсон юмнууд зөндөө байдаг. Гэхдээ бас онгодуудын тал дээр ч адилхан юм байгаа. Тэгсэн мөртлөө зарим зүйл дээр бит хоёр яг ийм эсрэг тесрэг зүйлүүд бас байдаг. Одоо ингээд найз маань ярьж байгаа л да би одоо багшийнхаа шүтэнтэй ингээд ажиллаж бэлтгэгдсэн ингээд тэгээ бэлтгэдэж боссон одоо шинэ улаачаа гэд. Тийм болохоор миний тул ийм юм байна гэд. Харин минийх болохоор энэ тал дээр эсрэгээрээ. Би багшийнхаа шүтэнүүд дээр залраад тэгээд би хоёуг хувцаа зэхэд боссонгоо би өөрийгөө засж байгаа ийм улаач байгаа шинэ улаач. Тэгэхээр миний найзынхаас бит эсрэг явагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр улаач хүн босхоос өмнө өөрийгөө засч болдог. Болсныхаа дараа бас өөрийгөө засч болдог болж таарсан. Би яг энэ замыг ингээд туулаад явж хахад над дээр ахид дэвшилтэй маш олон зүйлс богино хугацаанд болж байгаа. Түүнээс нь гэвэл одоо жишээ нь би за хувь хүнийхээ талаас ингээд юмнуудаа задлыг гэхэлэр олон байна л да. Олон өөрчлөлтүүд байна. Алийг задлах вэ? За жишээ нь би одоо ийм байсан. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхгүй дотроо үгээ залгидаг. Бусад үзэл бодлыг илэрхийлж лээ би бусдыг үгийг маш сайн сонсдог. Тийм байсан болвол одоо би тэр зам дээрээ ингээд ажиллаад өөрийн үзэл бодол үгээ ингээд ингэж ярих хэмжээнд ингээд илэрхийлээ сууж байна. Яг хүний нөгөө засах ёстой тэр зүйл их хэцүү юм л хувь хүндээ бол их хэцүү юм лээ. Бусад хүн харахад их амархан. Энд чинь амархан штэ гэж бодож байгаа боловч яг улаач хүн гээд өөрийгөө бүтээгээ засахад тэр зүйл нь үнэхээр хэцүү юм лээ. Бодож байгаа бодлоо амаараа илэрхийлэл гарна штэ. Энд чинь үнэхээр амархан штэ гэж би ч өөрөө бодож чадна. Гэхдээ яг хүний бие дээр суусан тэр хилэмж бол хүнийг бол үнэхээр ахиж дэвжүүлэхгүй хөгжүүлэхгүй байхаар ингэж амыг нь шүдийг нь зуулгаж ингэж хүлж тэгдэг тэр мэдрэмжийг би биеэрээ мэдэрсэн. Тэрүүнтэй маань багш маань ажилласан. Тэгээд тэр хувь хүний хөгжил дээр одоо ингээд би ярьж чадаад өөрийгөө ингээд илэрхийлэх хэмжээнд одоо өөрчлөгдөж байгаа нь улаач болсны бас нэгэн том давуу тал гэж хэлнэ. Би улаач болсноор өөрийгөө үзэл бодлон илэрхийлж чөлөөтэй ярьж өөрийгөө шинээр бүтээж засаж чадаж байгаа. Энэ нь бас бусад одоо шинэ босч байгаа улаач нарт хэлэхэд давуу тал. Улаач хүн болно гэхээр бөөгөн болно гэхээр хатуу тавилан хэцүү гэд эцэг их гэр бүл бүгд хэлд нь хамаатан садан. Гэхдээ энд бас давуу тал бас байж болно. Альва зүйлд сөрөг талж байгаа давуу талыг харин байлгаж түүнийг зөвөр ашиглаж чадвал тэр нь үнэхээр ухаалаг сонголт. Хүмүүс намайг бөө болдог гэхэд те ямар тэнийг ингэж хэлэх хүмүүс байгаа. Гэхдээ ухаалаг сонголтын
өнцгийг харцсан бахад энэ бол асуудал биш. Тийм би ингэж бодож байна. За, яриа маань маш сонирхолтой болж байна. За, та хэдээс асуух асуулт байна уу? Та хоёр найз залуутай яв. Яриа хөндлөө орж ирээд байна. За, би одоо нэг монтаж хийж чаддгүй гэдгийг хэлсэн шүү дээ. Манай подкаст ямар нэгэн тасалсан юм байхгүй. Яагаад тэгэхээр би угаасаа юу хийж чаддгүй, монтаж хийж чаддгүй гэдэг шиг. Ганц бие юу гэж байгаа юм байна шүү дээ бит хоёрыг. Тийм ээ. Бит хоёр бол 2 бие байгаа. Нийлээд 4 бие байгаа. Тийм. Би юу ч асуусан чи ямар бэлэр асуусан тийм. Онгодтойгоо нийлгээд 2 бие. Тэгээд дөрвөлээ Манай онготой найз зөвхөн байгаа гэдэг. тавчгандаа бол сэвс юм лээ. Сэвэн сэнгэж. Тэгвэл найз залуутай болъё гэсэн бодол байгаа юм. Тийм бодлого сингл хүн байд юм уу? Бас тийм. Юусаа боддгоо шүү дээ. Бодно тэгээ бодно шүү дээ. Хүн л юм чинь 37 градус хүснэ гэдэг шиг л амьдрал дээр хүсэн шүү дээ. За манайхнаас шинэхэн улаач нараас асуух асуулт байна уу? Одоо ялангуяа энэ хууч зайрдууд төшөөнрээс хинч асууж байна шүү дээ. Бос жоохон ярин сонирхолтой байл. Хөгжилтэй юм ярьсан дээр яг хөгжилтэй талаар нь тэрийг ярьчих. Нөгөө анх ингээд босч хахад яаж байгаа штэ. Онгоцолох гээд ингээд хумаг хоёуг хуцаа өмссөн самлгаа зүүцэн тэгээд хийц ингэрэг болоо тэгээд ингээл бүх юм шин тэгээ нөгөө дотоод бодолтой нөгөө сав гээл онгод ороод ирнэ гэсэн найдсан сууж байгаа штэ битггүй. Тэгээл ингээл дуудаал тэгээл ингэргээ зохиол тэгээл гэж. Тэгсэн чинь нөгөө манай онгод болохоор тийм дуу хууран дуртай. Дуу хуур их залангууд ингээд миний мэдрэмж өөр болоод байгааг ингээ анзаараад тэгээд хүмүүс ингээ дуу залаад ингээ байж хаад яалтчгүй мэдрэмж өөр болоод надаас гадна дахиад нэг зүйл байгааг мэдрэгдээд эхэлж байгаа байхгүй юу. Гэхдээ маш бага байгаа штэ тэр чинь анхны удаа юм чинь. Тэгээд вэж исэн чинь хизээ дэлдэр дууслаа, хүмүүс дуу дуулж байлаа. Тэгээл хизээ дэлдэр тусаад дуудаад арай л өөр мэдрэмж орж ирээл. Тэгээл хизээ бэлдэр дуусчаал хизээ тавиал. Тэгээл би ингээ суулаа. Тэгсэн чинь надад би тэр үедээ надад гэж ойлгож штэ. Тэгсэн чинь ингээд юу цай өгч байгаа гонд. Тэгэнгүүт ингээл сонин мэдрэмж байгаал гаараа өдлөөл ингээл очиод ямар ч цай авлаа, уулаа, маш их цангацсан байсан. Тэгээл байж байгаа л уугаад басаал өглөө би яага байгаад байгаа гэдэг бодол дотор тасардгүй. Тэгээл байдсан чинь багш ахаа нэг юм хэлсэн юм аа надад. Тэгсэн чинь би байж тэгээ дотроос дуугарцсан. Юу тэгсэн чинь багш загинж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр үедээ бол бүр ингэж мэдгүй байхгүй. Би байгаад яагаад ингэж байгаа. Онгод тапига буугаад ирээ би алга болчихдгоо мө гэсэн төсөөлөлтэй байсан хүлээлттэй. Тэгсэн чинь үгүй юм байлээ л дээ. Тэгсэн чинь одоо ингэ ботход бол би ингээд онгодыг шууд ингээд сарнаацсан байгаа байхгүй. Би бэжтэй гэж хэлээд. Тийм нэг инээдтэй явдал болсон. Миний хувьд л одоо инээдтэй л байгаа байхгүй. Тэгтэл бол бусад хүмүүстээс тохиолдол явдал юм шиг байгаа юм. Тэг яг адилхан. Би бас тэгсэн байхгүй. Яг ингээл хамгийн эхлээл орж ирээл онгод ингээл орж ирээл бүр амар лаг орж ирэлтэй аюун хүмүүрэл хэлэх юм болов гэсэн чинь ингээл хамгаалан заларч ийн үг гэж асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд дуугардгүй. Тэг ингээд дотроос нь би хэлгээд тэгсэн чинь багш тэгсэн байхгүй. Ярддаг болчихоо тэрээрээ гэл. Тэг ингээд мордож байгаа байхгүй. Тэгээ морцсныхаа наартаас намайг яагаад онгод тухлуулахгүй байгаа гэж загнаад. Тэгээ би тэр үед нь үгүй би эсэж. Юу нэг байсан л байлээ л дээ. Тэр нарийн мэдрэмжийг болж ийсэн. Анх босч их та хоёртай ингээд ярилцсан ч хөөрөлдсөн ч бас бодогдож байна. Би бас яг тэгжсэн анх. Тэг. Яагаад ингээд ялчгүй нэр хүн ам цангаж явах юм бол ам цангаад байна. За нэг цаа уучаад тэгээд бөөлё эхэлье гэж болно шүү дээ. Гэтэл би ерөөсөө цангаагүй шүү дээ. Тэгтэл хэдхэн минут дэлтгэхэд би нэг жирэлзээ шаал өөр болоод тэгээд тэгэнгүүт шүү дээ. Манай онгод бол шүү дээ. Аршаан залаа гэдэг 2-3 литр ус бол аршаан ууж исэн. Тэглэсний дараагаар нэг
гэл ярихтайгаа болж ийсэн. Гэхдээ л бас л би ярьчүү ямар сони гэдэг мэдрэмж байлаа. Анхлан улаач нарт бол бүгдэнд нь байдаг гэж боддог. Таны хувьд сайн байсан. Тэгэж анх босоод ирэхэд бол 6 литр цай. Нэг буултан дээр. 6 литр цай. Нэг буултан дээр шүү дээ. Тэгээд ирэхэд бол 9 удаа буулгаад. Тэгээд тэр чинь одоо хэдэн литр цай болох вэ? Яа. Бас л чам. Тий. Тэгээд зүгээр цай. Тэгээд зүгээр цай. Надад нөгөө нэг төржсэн хамгийн бүр сонирхолтой байсан мэдрэмж хуйгалцсан байх үед өлсөх, ядрах, даарах тэг ингээд бүх мэдрэмж ингээд байхгүй. Тэгээ ингээд одоо бит хоёр ингээ хоорондоо жоок болгож ярьдаг байхгүй. Ингээл амар ядарч мадарсан байж ангууд. За павер банкинда залхах. Тэгээд хуйгаа бит хоёр өмсөхдөө тэгж хэлдэг. Яг жинхнээсээ ингээл хуйгалцсан байгаа үед ерөөсөө өлсөхгүй өдөржин өглөөнөөс ингээл хээр гарцсан. Бид нөгөө чанар хийж байгаа штеп. Өглөөнөөс ингээл өдөр оройхон болтол ингээл бүүлцэн тэнцэж ингээл өдөржингөө юм болж байгаа. Тэгсэн хэрнээ ерөөсөө тэр голд өлсөг цангаахтай юу ч байхгүй. Тэгээ ингээл хуйгаа тайлал, дотоод өмсөглөө тайлал, хувцас өмсөөл гэх юм. Хуйи өлсөөлөх юм Тэг. Манай Тэгээ бас цаг маш хурдан өнгөрцөн байдгийг анзаардаг. цаг хугацаа орон зай мэдрэмж үнээр алдагдчихжээ. Бидний хувьд хуйгтаа боход нэг хэсэг л хугацаа өнгөрсөн санагддаг ш. Тэнгүүд хуйгаа тайлал ингээл өсөж эхлээл цаг харангууд юу өд болцсон, өдөр өнгөрцөн, 20 болцсон баг чинь. Байсан нэг сонирн байсан тий. Тэр бол бүр үнэхээр сонирн байсан. Одоо ч гэсэн тэйлэн болт хийгээл ер нь 30-30 минут ч юм уу гэс нэг юм бодолтойгоор буцаал ингээл өөрөө хүрээд ирж 2 цаг маг гэл. Үнэхээр ингээд бүр ямар ч орон зай баримжаагүй тийм сонин зүйлсөө тохиолддог юм л ш. Тэгээ нэг юм хизээч байгаагүй бодлууд нэг юм миний биш бодлууд байдаг шүү дээ. Одоо ингээд туулалтай холбоотой ч юм уу эсвэл ингээд нэг юм учгийн тайлдаг ч юм уу эсвэл жамын талаар ярьдаг ч юм уу те. Миний хизээч ингээд ашиглахгүй үгийг ашиглаж энэ төр одоо бодол орж ирж байгаа. Тэр бас их сонин санагдчихсан. Тэгээд одоо ингээд бүр амар олон юм дахиад нөгөө амар явж байгаа. Маш олон юмны ингээд учгийг ингээд тайлж өгч байгаа. Үнэхээр сонин санагдчихсан надад бол. Тий, надад тэр нөгөө налаа гэдэг зүйлийг сонирхолтой санагдсан. Онгодын налаа гэдэг зүйл. Тэрийг мэдрэхэд онгод налаад одоо би ч хүнээрээ байж байгаа штэ. Тэнгүүд онгод налаад эхлэхлээр би надаас өөр дахиад нэг хэв шинжийн зүйл надаас гарч эхэлсэн. Тэнгүүтлээ бас нөгөө ингээд хүн ингээд өөр зүйл миний мэдгүй зүйлийг ярьж хахад би бол тэр зүйлийг мэдгүй штэ. Тэгсэн чинь онгод налц үед тэр хүний ярьж байгаа зүйлийг би давхар мэдээж шууд ярьсан. Тэр мэдрэмж их сонирн байсан. Тэгэхэд бол онгодын налаа гэж ийм байд юм байна да гэж бас мэдэрсэн. Сонирхолтой. Тэнийг биеинд бас байхгүй чадамжууд гарч ирдэг тийм. Одоо ингээд дуулж чаддгүй дуулдаг болдог ч юм уу те. Тий хэлээд их үү. Монголоор сайн ярьдаггүй хүн шүлэг зохиож байна гэдэг. Тий. Өөрсдөө мэдгүй төсөөлж байгаагүй чадварууд, үгс, утга учиртай зүйлс ингээд ярьж эхэлдэг санаандгүйгээр тий. Тэр бас бүр үнэхээр сонирхолтой. Тэгээд нэг юм хоёр амьдралаар амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрдөг тий. Тэр бол бүр хамгийн одоо кул юм гэх юм уу? Хамгийн гоё кул тий. Тэгэл ингээл хүмүүсийн харж мэдрэхгүй юмыг харж мэдрэнж гэдэг юм уу? Дахиад нэг өөр амьдралаар давхар амьдарч гин гэдэг ч юм бас тэгэл янз нь шүү дээ тий. Сонирхолтой санагдлаа хэвээр. Анх бас чийсэн. Үе санаандарлаа. За өөр асуулт асуух юм байна. Төгсөө зарингийн үед одоо ингээд өнгөө улаач нартай ярилцж байхад өмнөх дурсамжууд нь маш сайхнаар сэтрэн дурсамжууд нь орж ирж байгаа байх. Өнөөдрийн одоо улаач болж эхэлсэн үеэс өнөөдрөө эргээд харахад ямар байна? Өнөөдрөөсөө эргээд улаач болж исэн үеийг эргээд харахад ямар байна? Тэгээд мэдээж нөгөө нэг улаач хүн ингээд юмыг мэдих тусмаа мэдхгүй зүйл олон болоод ирэхээр өөрийгөө жоохон дутуугаар үнэлэх юм уу? Тиймэрхүү мэдрэмжүүд бас орж ирдэг байж магадгүй. Тэгэхээр бас нөгөө нэг юу гэмди өнөөдөр ядаж өнөөдөр одоо нөгөө аливаа зүйлсийг улаач болж эхэлсэн өчөөсөө сурч эхэлсэн бүхэндээ талархалтай хандаа ч юм уу өөрөөрөө нэг бахархаасэ гэж хүсэж байна. Одоо вэж нэг ант шиг
хөгшин зарим гэх олон цагийн болттой зарим бол биш. За би одоо нэг 2000 гаруй цагийн болттой улаач. Жилээр бол ярьдаггүй. Ер нь бол маст бол би тэдэн жил бөлсөн гэж ярьдаг л та. Тэгээ ингээд олон жил бөлснөө Ахмад улаач. Ахмад зарим мудган гэж ярьдаг. Гэхдээ тэр дунд чин 10 жил бөлсөн, 20 жил бөлсөн гэж байгаа хэрнээ сард нэг л удаа бөөлдөг. Тэгээ сарын тэмдэг шиг гэдэг шиг, сарын хэр шиг тийм улаач нар бол байдаг. Миний хувьд бол өдрөлгөөс ажлын 8 цаг гэдэг шиг тасралтгүй бөөлдөг байсан. За энэ дундаас яг судар гаргаж болох хэмжээний, подкаст хийх хэмжээний гэдэг шиг 2000 гаруй цагийн одоогоор болттой байгаа. Гэхдээ миний яг бөөлсөн жил гэх юм бол баг. Гэхдээ тасралтгүй өдөрт яг ажлын 8 цаг гэдэг шиг бөөлж исэн үед бол байдаг. За тэгээд эндээс юу хэлэх гээд байна гэдэг ингэнгүүт. Бөөлсөн цагаа тэмдэглэж явах хэрэгтэй шүү. Тэгээд академик төвшний мэдлэг гэдэг шиг яг тийм цагууд бол мөнхийн тэмдэглэж бүртгэж явж явах хэрэгтэй байлээ. Анхлан одоо шинээр босч хахад онгоцтой хүмүүс залах гол ирэнгүүд за чи ингээрэ хүмэн тэгээрэ хүмэн гэж онготод хэлдэг. Тэр болгоныг за би ярьж удаа. Би өөрөө хэлж үдээ. Тэгэл нэг итгэж өгдөггүй байсан. Дараа нь яг л тэр болж л байдаг. Тийм учраас яг шин хөглөөтэй байгаа дээрээ шинхэн одоо дөнгөж босч байгаа улаач нар хамгийн өндөр мэдрэмжтэй байдаг. Тэр мэдрэмжээ барьж аваад тогтоогоод улам хөгжүүлээсэй л гэж бодож байна. Тэгээд маш их ярьж байгаараа хүн хоол идсэн бол маш их идсэн бол ялгаруулахгүй бол асуудал дээр төгжрэлд ороод өгөх шүү дээ. Тэгэнгүүт бид нар онготоосоо маш их мэдээлэл авч байгаа. Тийм учраас энийг ялгаруулж явах ёстой. Тийм учраас тэмдэглэл хөтлөж байгаараа л гэдэг юмыг хэлээ да. Тэр тэмдэглэл нь өөрөө үр дүнтэй буюу подкаст ч гэдэм үү, ном болгодог ч юм уу, бичвэр болгох юм уу, юу ч болгож болох нь Facebook дээр постлсон ч болно шүү дээ. Энэ ялгаруулах хэрэгцээг байнга хийж явахгүй бол нэг мэдээлэл дээр гацчих юм байна. Тийм учраас шинэ мэдээлэл рүү орохын тулд тэр бүх мэдээллүүдээ ялгаруулж байгаарай. Энэ мэдээлэл аваад одоо бол AI email оюухан маш их хөгжөөд нь шүү дээ. Яг намайг босч явахт бол email оюуханы тухай зөгнөлт кинонууд байдаг байснаас биш ChatGPT, Gemini, Cloud гэдэг шиг аппликейшнүүд байдаггүй байлаа. Тийм учраас мэдээлэлээ боловсруулад гаргаж байгаарай л гэж хэлээ да. Алтаанаасаа. Тэгээд үндсэн асуултыг мартчихлаа. Уучлаарай. Өнөөдрийн өнцгөөс харахад анх босч исэн үе нь ямар байсан бэ? Анх босч исэн өнцгөөсөө буцаад эргээд бодоход өнөөдөр таны хувьд одоо ямар байна? Тэгээд одоо нөгөө юу гэмдээ мэдээж шүтэнүүдээс маш их хэмжээний мэдээлэл авч байгаа. Тэр донд одоо мэдээж өөрийгөө жоохон голгочих юм уу? Тиймэрхүү мэдрэмжийг улаач хүн ялангуяа илүү их мэдэрдэг болов уу гэж би хөөхөнийхээ хувьд боддгийн. Тэгэхээр нөгөө нэг мэдсэн чадсан зүйлээ бас шинэ улаач нартай гэх юм уу мэдсэн чадсан зүйлдээ сэтгэл хангалуун байгаарай гэдэг өнцгөөс нь таны хувьд хэлвэл юу гэж хэлэх болох гэдэг л. Тэгээд бас нэг үнцэг байсан шүү дээ. Өнөөдөр та чадсан гэдгээ бас мэдрээд өөрөөрөө нэг бахархаасай. Тэр бас надад аягүй таалагдав. За одооны өнцгөөс анх босч исэн үеэ сая дурсаад бодлоо л да. Ямар азар бүү болсон байл гэж бодож байна. Би маш их баярлж явдаг. Бөөгийн тавилан хэцүү хатуу гэж ярьдаг. Энэ бол нэг талын үнэн, нөгөө талын улаач болсны баяр баясгалан аз жаргал гэдэг зүйлүүд надад маш олон удаа тохиолдчихсэн. Тийм учраас ямар азар бүү болсон юм бэ гэж бодож байна. За хүүхэд байхад бол шинэ юм сураад хэдэн жил өнгөрөөд тэр нас руугаа буцаад очих юм бол энэ ухаанаараа би ингээд очих юм бол гоё доо. Тэр цаг хугацаараа шилжчих юмсан гэдэг бодол бол хүүхэд байхад надад бол маш их байдаг гэсэн. Одоо надад бол тийм бодол огт байдаг. Яг одоо байгаа цаг үнэхээр
кайфтай, жаргалтай байна. Гэхдээ өнгөрсөн цаг хугацаа сайхан байсан юм уу гэвэл бас хэцүү инж зөндөө байгаа. Тийм учраас юу болохыг харж илээ. Яг одоогийн өнцгөр бол гоё сайхан байна гэж хариулъя. Бөө болох үнэхээр аз жаргалтай юм байна. Сорой гэдэг зүйл байд юм байна. Жаргал гэдэг зүйл бол нэг л жаргал зовлон гэдэг зүйл нэг л зүйл юм байна. Яг энэ гарын алга шиг жаргалны нөгөө тал нь зовлон гэдэг шиг. Энэ бол татах хүч байлаа гэхэд нөгөөх нь түлхэлцэх хүч. Жаргал зовлон хоёр зэрэгцээ орно шүү дээ юм байна. Жаргалтай цаг мөч гэдэг зүйл байгаа. Гэхдээ яг зовлон буюу нөгөө түлхдэг хүч нь яг зэрэгцээд байж идэм байна л гэж бодож байна доо. За өнөөдрийн өөрийгөө анх босч исэн үеэр бодох юм бол арамсах зүйл алга. Анхлан болвол би их сэлэтэй байсан гэдэг шиг маш их алдсан. Өөрөөрөө босох юм бол чадaltaй зарин гэдэг гэл нэг эгонд хөтлөгдөл багш хайж үдсэн нөгөө багш нар нь би нөгөө өвсөйтэй хүн тэгэнгүүт энэ алдар байна, тэр нь тийм байна, энэ юм байна гэл ингээл багшаа сонгохгүй би өөрийгөө онготой гэдэг мэдээл яваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт колол яваад байдагс за би өөрөөрөө босъё гэлдэгчсэн. Тэгсэн хомгоо хандсан, буруу боссон. Тэгээд хоёр хувцас шатаасан. Гэхдээ надад онгод байгаа гэдэг бодлоод бас сарнаагүй. Тэгээд дахиад ачид багштайгаа таарсан. Зөв боссон. Тэгэхэд л жинхэнэ босолт гэж би бол боддоо. Тэгэхээр би одоо 5 жилтэй л бүү гэсэн үг. Ер нь анхны зөв босолт. Гэвэл энэ хугацаанд маш их суралцлаа. Зам мартсан шүү. Дахиад асуугаар юу гэлээ. Өнөөдрийн өөрийгөө яг нэг анх босч исэн үеийн өөрийнхөө нүдээр эргээд харуул. Буруудах зүйл алгаа. Алдаа гаргасан мань зөв гэж хэлээ. Тэр алдаанаасаа би суралцсан. Би тааж давгааргүй хохирол учруулаагүй. Тааж давна гэж бодсон. Хохирлоо хүн ер нь хохирол үүдгсэн бол түүнийг цэвэрлэж дааж давж явах л ёстой. Хохирсон бол миний зөв. Хохирсон хүний зөв гэсэн үг биш дээ. Хохирсон хүний ч бас туйлын буруу гэсэн үг биш. Тийм учраас хохирлоо өөрөө даа гэдэг үзэлтэй болж өсчээ. Тийм учраас хохирлоо би даасан. Цаашдаач даах болно. Дааж давшгүй хохирол учруулахгүй л гэж бодож байна да. Тэгэхээр буруудах зүйл алга. Зөвтгөх өнцөгч бас айхтар алга. За асуултанд үргэлжлүүлээд хариулахад хүн мэдгүйгээсээ болж хохирдог, мэдснээсээ болж бас хохирдог гэдгийг би анх ойлгодгүй байсан. Одоо ерөөхдөө ойлгож байна. Тийм учраас за тэр паузлж за миний юу яах вэ? Энийг бол дараа нь дахиад ярьчих ертөнцтэй ачаад гэдэг шиг. Өнөөдрийн зочид бол өндгөн улаачт нар мань байгаа. Тэгээд манай баарны сүүлийн 3 хөгжим гэдэг шиг сүүлийн 3 асуулт. За Наач болоогүй. асуусан. За шинхүү улаач болвол би явах бай. Наач. Одоо нөгөө шинхүү улаач болохоор ингээд энгийн амьдрал болон улаач амьдрал хоёрын нэг тийм зааг ч юм уу нэг сонир мэдрэмж төрдөг үү? Энэ дээр би За яг энийг асууч. За энийг асууч. явж. Энэ дээр би хариулах юм бол нөгөө нэг би дахиад нөгөө түрүүнийхээ анх хэлсэн шиг ярих гал юм л та нөгөө би өвгийнхөө айгу удаан бэлдсэн улаач ахгүй. Тэгээд нэлээд удаан бэлдээд хүн бие ч гэсэн айгу застсан байсан болохоор яг миний амьдралыг харах өнцөг өөрөө тэнцвэр гэж би одоо амьдралыг бол дүгнээд байгаа. Хар цагаан сүлэлтжиж одоо байдаг шиг.
Тэгээд жаргал зовлон сайн муу гэд зөндөө олон юмнууд холилдчихэж энэ чинь амьдрал болоод байгаа. Тэгээд тэрэн шиг яг улаач тэгээд бас миний ингийн амьдрал гэж байгаа штеп. Энэ хоёрыг яг адилхан тэнцүү авч явах хэрэгтэй. Тэгэхгүй бол би ингээл улаач болсон гээл өөрийнхөө хувийн амьдралыг хаяал би өөрийгөө би хүн гэдгийг мартчих юм бол бас яг миний амьдрал биш. Энд чинь зүгээр л баг онготой амьдрал болох гэдэг аахгүй тийм биш. Нөгөө талаасаа би ингээд өөрийгөө би хүн гэдгийг хитрхий давмгаалуулад онготой хайчих юм бол буцаад яг нөгөө нэг эсэргээрээ би онготой тэгвэл яах гэж тохиолох гэж байгаа юм гэдгээ мартчихж байгаа аахгүй. Тэгэхээр яг аль алиг нь адилхан тэнцүүл авч явах хэрэгтэй гэж бид. Миний хувьд болохоор нэг түрүүнд дурсажсэн шүү дээ. Манай найз битэрийн хувьд бол ийм ялгаатай тал байгаа. Нэг нь бол ингээд ийм өнцгтэй би бол ийм өнцгтэй гэдэг дээр минийх бас энэ дээр дахиад эсрэгээр нь орж ирнэ. Яагаад гэвэл манай найз бол эртнээс бэлтгэгдээд ингээд одоо тэнцвэр гэдгийг ойлгоцсон явж байгаа. Миний хувьд болохоор дөнгөж ингээд аль нь зэрэг явж байгаа учраас би одоо зүгээр яг гүн згийрхаас л зүгээр миний энгийн амьдрал дээр бол би жихнээсээ яг нөгөө одоо бол нөгөө онгодоо тухлуулаа байж байгаа энэ онгодтойгоо ойрхон байгаа энэ ертөнцид амьдарч байгаа. Илүүтэй нөгөө нэг хүн амьдрал руугаа орж арай амжаагүй байгаа гэдэг дээр би дурсна. Нөгөө хүн амьдрал руу орж чадаагүй гэдэг нь өмнө нь уулздаг байсан найзуудтайгаа би одоо уулзч чадахгүй байгаа. Яг ийм сэтгэхүүгээр энэ одоо туллаараа. Өмнө нь би тэднэртэй бол өмнөх биегээрээ бол байсан бол одоо би одоохондоо бэлэн биш байгаа. Гэхдээ би хөгжлийнхөө явцад өөр болно. Тэгээд болсон үедээ найз шигээ тэнцвэрээ үүсгээд одоо нөгөө ертөнцид очино. Надад бол одоо яг юм л байгаа. Өөр ертөнцид байгаа юм шиг тийм. Яг өөр ертөнцид байгаа юм шиг надад мэдрэмж төрөд байгаа. Харри Поттер ертөнц гэдэг шиг шинэ ертөнц байгаа даа. Тийм. Чидэ саваа буудаж ах шиг тийм. Яг тийм. Тэгэхээр нөгөө ертөнц рүүгээ бол тэгж байгаа очино. Одоо нөгөө залуу хүн болсон бас нөгөө тий найзуудаа уулзна гарч урна одоо өрөө эдэж кофе уун октод шиг ингээл октодын яриамаараа ярин тэгээд ховж юм бил ингээл амьдэрдэг байлаа шүү дээ. Тэгтэл одоо ингээд бүх зүйл өөрчлөгдөнгүүт тэр ертөнц рүүгээ төрдөө павз авцсан байгаа гिचлэг ийм байдалтай байна. Анх надад босч хаад одоо нөгөө л айгүй олон найзтай хүн байсан би бол 10 жилийн хөвгт оюутан багтаа гэдэг шиг дандаа л ингээл манлайлал айгүй олон хүмүүстэй харилцдаг. Тэгтэл бөө болоод найз нөхдүүд хинтээ найзлах яах вэ гэдэг. Ер нь баг маш их ганцаардлаг мэдэрчсэн. Энэ мэдрэмж таарт орж ирсэн үү? Орсон, туулсан. За. Тэгэл туулаад дундаа явж илээ. Яг нөгөө саний хэлж байгаа гарчин те өмнө нь бол зөндөө найзууд байсан. Яг миний хэлж байгаа миний одоо илэрхийлээд байгаагаар тэр ертөнцид. Тэгтэл одоо энэ ертөнцид ороод ирсэн чинь би буцаад нөгөө ертөнц рүү орох гэхлээр тэр өмнөх найз нөхөд тэр олон хүмүүстэй би одоохондоо би тэнцвэрээ олж одоо уучраа олох хараахан болоогүй учраас яг миний сэтгэв бол энэ дээр ингээд үр хаагдаад байгаа. Ганцаардл гэхээр би болохоор намайг хүлээн зөвшөөрч байгаа гэр бүлийн зүгээс яг одоо миний жирийн амьдрал дээр байдаг найзууд бол хинж мэдгүй намайг яг ийм замлаар явж байгаа гэдгийг. Тэгээд яг манай найзуудын харах өнцг нь бол ерөнхийдөө нэг юм солиотой галзууч гэдэг юм те. Манай хуучин захирал бол бараг л иймэрхүү хүмүүсийг мэдрэл мутайл гэж хэлэх байсан баг. Тэгээд яг тэр тал дээр аюух ганцаардлыг мэдэрч байгаа. Тэгээд бусдаар бол гайгүй те. Одоо багш болвол яг бүх юм нийлдэх шиг болол гэж юм да. Тэгээд одоо манай найз маань байна те. Тэгэл яг хамтдаа бүгдийг хатуулаад явж байгаа хүмүүс зовлон жаргалаа хуваалцаж ярих хүн байгаа болохоор яг бүр тэгэж амир тултал бол ганцаардахгүй байна. Гэхдээ ганцаардлаас айгүй хэрэгтэй юм шиг надад санагдтiin. Өөрийгөө чимээлэх нэг цаг хугацаа олгож өгдөг болов уу гэж би боддог. Тэгээ түрүүн таны хэлдэг шиг би бас амар олон найзтай хүмүүс байхгүй. Тэгээд өвөөгийн яг нөгөө засаж авах хугацаанд сүүлийн 3 жилийн хугацаанд миний найзууд бүр ингээд шигшигдээд тэгээд тэднэр дундаас одоо яг үлдсэн нь баг гарын 5-3 дотроос тал нь баг байхгүй ч юм уу те 2-3 хаан л яг үлдсэн. Тэгээд ихэнх найзууд бол яг үнэндээ бол ашигын төлөө байсан байхгүй. Тэгээл тэр мөрийг олж хараал. Иймэрхүү л тултай байна. За одоо шинээр улаач болох гэж байгаа хүмүүс одоо шинэхэн улаачдны зүгээс юу зөвлөхөөр байна? Бас хэдэн жил болцсон улаачдын зүгээс одоо босгож байгаа улаачдад яг юу гэж
зөвлөгөө өгөх байна. Өөр гэсэн зүйлүүд өгөөч. Энэ дэр би хүлээж байгаа. Одоо ингэж байгаа штэ. Би бас ингээд өөрөө чинь нөгөө хийсэн нэг подкастын дугаар байсан. Нэрний талаар ярьсан байсан. Тэр үрийн подкаст гэж байсан уу? Тий, нэрийн талаар байсан. Тэгээд тэрийг сонсож байхад энэ бас улаач хүний замналтай одоо шинэ төрж байгаа хүүхдэд шинэ нэр өгөх болон үжээ өгсөн нэрийг ингээд хүн ингээд нэрээ авцсан 20 30 40 жил амьдардаг ч юм уу те 10 хэдэн жил амьдардаг ч юм уу тэнгүүд нэрээ голлох зүйл бас байд юм байна л да. Тэнгүүд тэр нь ингээд өөрийнх нь замнал ингээд хувь заяанд нөлөөлөх. Тэнгүүд нэр нь өөрт нь таалагдахгүй үед нэрээ одоо хүүхдүүд ч одоо өөрөөр солих юм байлаа шүү дээ сүүлийн үед. Тэгэнгүүт бас өөр жишээнүүдийг ч харсан. Тэгэнгүүт өдөр нөгөө би бас сүүл сонсчихсан тэр Эмили цогт гэдэг илүү тэр эмэгтэй би анзаарсан байхгүй юу. Тэр эмэгтэй зүгээр амар заяач үлээ нэг энгийн нэртэй байсан. Тэгэнгүүтээ тэр нэр нь таалагдахгүй байгаад өөрийгөө өөрчилж тэр нэрийг өгснөөр шал өөр хүн шиг ингэж өөртөө ихтэй болдог ч юм өөр хувь заяа ингэж байгаа юм шиг ингэж бие авч явдаг болсон гэж байгаа байхгүй. Бас би өөр олонний танил хүмүүсийн жишээг сонсож байгаад энэ төгсөө зарингийн ярьсан энэ яриа зөв юм байна гэд. Тэгээ миний энэ улаачдад өгөх энэ зөвлөгөөн дээр энэ яаж орж ирж байгаа бэ гэхлээр миний хувьд ингэсэн. Би бүтэн нэрэндээ бол дуртай хөхтэйсэн. Тэгэхдээ миний тал нэрийг хүмүүс дуутахаар тэр нэр надаа хизээч ингээд хүүхэд байх цагаас эхлээд тэр нэр мандад ингээд тийм хүүхнээс трама өгөөд байгаа юм шиг тийм нөгөө мэдрэмж өгдөг гэсэн байгаа байхгүй юу. Тэрийг мэддэггүй байсан. Сүүлд ингээд улаач болохын замналд орж ирэнгүүт ингээд энэ бүхнийг ингээд таньж ялгаж салгаад эхэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь миний тэр богино тэр нэрээр дуутах үед ингээд өөрийгөө ингээд өөрчлөө явж байгаа юм шүү дээ. Тэгэхэд ингээд миний сүнсийг ингээд нэг халхам хоошоо ингээд дахин ингээд татаад байгаа юм шиг тэр мэдрэмжийг хүн дуудах болгонд надад тэгж мэдрэгдээд байсан. Тэгэнгүүт нь би багш надад зөвлснөөр одоо хүн ингээд улаач болно, бөө болно гэдэг нь энийг боломж болгож ашиглана гэдэг талаас нь тайлбарж өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн нэрээ ч гэсэн ингээд тэ өөрөөр мэдэрч ингэж болно гэдэг дээр би энийг өөртөө боломж олгож ашигласан. Нэрээ би өөрчилсөн. Богино нэрээ. Манай дотны хүмүүс дууддаг богино нэрийг би өөрчилсөн. Тэр нэрийг хүмүүс дуудах бүрт би миний хуучин тэр хүн байхгүй. Шинэ энэ би байна штэ гэдэг мэдрэмж болгоныг надад давтан урагшаад миний сүнсийг урагшаад төлөж байгаа юм шиг мэдрэмж төрж ирсэн. Тэгээд миний хуучин нэрийг дуудахолонд миний тэр агцсан сүнсний төвшинг арагшин дахиад нэг нэгээр татж байгаа юм шиг тэр мэдрэмж надад өгдөг. Тэгэхээр шинэ улаас нарт юу гэж хэлэх юм бэ? Хэрвээ энэ боломж танд ирчихсэн болвол энэ боломжийг айдас хүйцтэйгээр бөөгийн тавилан хэцүү гэж хүлээж авахгүйгээр боломж гэж ашиглаж болно. Тэгэхдээ бас өөрийнхөө нэрийг хэрвээ нэр чинь таалагддаггүй ч юм эсвэл нэр чинь сул юм шиг санагддаг. Өөр чинь илүү хүч хэрэгтэй болоод бөө болж ингэж өөрийгөө өөрчилж байгаа бол нэрээ бас ингэж өөрчилж болдог шүү. Одоо Тэнгэрийн нэрээ ч юм уу те өөрчилж болно. Бүтэн нэрээ биш маа гэхэд. Ийм бас зөвлөгөө гэж хэлж болох миний зүгээс харсан ийм өнцөг байна. За хүмүүс сайхан зөвлөгөө. За таны хувьд. За миний хувьд болохоор эхлээд өөрийгөө сайн чимээлээрэй гэж хэлмээр байна. Тэгээд яагаад өөрийгөө сайн чимээлээрэй гэж хэлж байгаа гэхлээр нөх хүн өөрийгөө таниагүй болохоор бусдын үгэнд автдаг, бусдын химэнд автдаг юмнууд байдаг. Тэгээд тийм болохоор бусдын химэнд үгэнд автахгүй тулд өөрийгөө сайн чимээлээрэй. Энэ дээр бас онгодынхоо нэг хэлдэг үгийг хэлэх юм бол манай онгод тэгдэг байхгүй. Намайг асуулт асуухаар эхлээд миний үр юу гэж бодож байна гэж асуудаг байхгүй. Тэгээ ингээд та надад хариулаад өгчөөд гэхлээр эхлээд чи надаа юу гэж бодож байгаа гэхэл өөрөө ухаад олчих. Тэгхийн бол тэрэн дээр нь би ухааны нэмээд үгүй. Тэгээд энэ бол миний үрийн өөрийн эрдэм болно. Тийм болохоор тихгүй би чамд ингээд шууд хэлээд өгчих юм бол чи нэг сонсно. Нэг өдөр санана, нэг 7 хоног санана. За магадгүй урт ярихад 1 жил санана. Тэрнээс илүү болвол дахиад нэг ярихад юу үлээ би мартсан байж тээ гэд. Тийм болно. Тийм болохоор бүх юмыг эхлээд өөрөө сонсоорой. Өөрийгөө чимээлээрэй. Тэгээ өөрөөсөө олоорой. Тэгээд энийг бас яг нэг подкаст энэ төр сонсох гэж гэсэн би бас их тэгж бодож байгаа. Ер нь л өөрөө эхлээд нэг туулж үзчихэд нэг хийж үтсэн юмаа дараад нь хүнээс сонсохоор нэг юм тийм байсан байж тээ гэд нэг юм чагтах тайлагддаг шүү дээ. Яг тэгж сонсвол гоё. Тэгхгүйгээр ингээд юу ч мэдгүй цоошин
ийм юм аа ингээл амар сонсонгуудаа өөрийнхөө судалж мэдээгүй ч гэдэг юм уу те. Кино үзэхэд ч гэсэн яг тийг санагддаг байхгүй. Шинэ кино үзэж байгаа бол ядаж ямар төрлийн ямар жанрын киноын ямар хуу юм хийх гэж байгаа гэдгээ мэдчихэд орохгүй бол одоо ингээл хүмүүс дунд айгүй тийм анзаарэгддэг байхгүй. Нөө юм мюзикл кино үзэж гисэн аа. Йоо дахиад дуулаад байгаа юм уу. Угаасаа тэр жанр тийм байхгүй тий. Тийм болохоор яг тэрэн шиг эхлээд өөрийгөө сайн мэдэрээ өөрөө ухаж олж авах зоригтой, хүсэлтэй, тэмүүлэлтэй байгаарай гэж хэлээ та. За гэлээ. За энэ хууч зайртууд шинэхэн бөө нарт юу гэж зөвлөх вүлээ? За шинэ бүүнэр зөвдөх зөвлөн дээр ярих юм бол зөвл хийгээд үз. Зоригтой байгаад үз. Хичээлтэй байгаад үз, зөвшөлттэй байгаад үз. За ийм л зүйлийг зөвлөе дөө. Хийж үзэг бол бити өөрийгөө шантраа бодж үзэг бол өөрийгөө бити унаг. Зөвл хийгээд үз, сэтгэхэд үз. Тэрний танд юу хүлээж байгаа өөрөө тэрээд үз. Гэж л зөвлөе дөө. За би бас хэлэх хэрэгтэй лөө тий. За миний хувьд бол за хөх толготой хүн болгон бөө болох боломжтой. Улаач болох боломжтой. За зайраа удган гэдэг бол тамганаас ч юм болно гэдгсэн шүү дээ. Хүн өөрийнхөө сүнсээрч бөөлж болдог. Тийм учраас улаач болж бүгд болно монголчууд. Тэгээд зөнгөө сонс. За зөнгөө сонс гэхээр айхтар юм бодоод идэм шиг байлаа. Чиний дотор яг юу гэж мэдрэгдэж байна? Болмоор нь болмооргүй нь тэгээ бөө болж үтсэн хоёгаа шатаацсан эсвэл бөөлөд явж байгаа шатаацсан байна уу бөөлөд явж байна уу хамаагүй чи туршаал үтсэн байна шүү дээ. Зүгээр гоё шүү дээ. За ингэжэл зөвлөе тэгээд үргэлжлэе. Мэдээ дахиад нэг юм хэлэхэд ерөнхийдөө бол нэг хүн болгонд харсан даасан тэнгэртэй. Гэхдээ харсан даасан нэрхийн мэдээлэл хүн болгон авч чадна. Гэхдээ хүн болгон бөө болох замналыг олно гэдэг өөрийн хичээлээс авах хамаарах болов. Тамга хана гэдэг өөрийн хичээл дүүрхийг тамга хана. Тэгэхээр хүн болгон ерөнхийдөө бол тэнгэртэй харсан даасан тэнгэртэй. Гэхдээ энийг яаж илүү ахиулах вэ гэхээр өөрийгөө давчиж тамгатан болох болов. Тэгэхээр өөрийгөө даваарай, өөрийгөө олоорой. Өөрөөсөө жоохон сорилт тавьд үзээрэй. Өөрийгөө жоохон ачаалаад, өөрийгөө жоохон чагнаад үзээрэй. Нэгсэн цагт өөрөөс биш өөрөөсөө юм хайдаг болно гэдэг хэлээ да. Хэлээ. Асуулт байна. За одоо ингээд бууж байгаа улаач шүтэнүүдээ залж байгаа улаач нарыг харахад одоо цөөн тоогоор бууж байгаа шүтэнүүд л бууж хагаад ийм их тэмцэлтэй байхад хүн болгон хэрвээ одоо хүн болгон мэдээж харсан даасан тэнгэртэй мэдээлэл татах боломжтой хөвгт толготой болохоор тэр зүйлийг өглөөд өвөг дэзээсээ өглөөд төрсөн гэд хоёр заринг маань яран дээр гарлаа л да. Тэр хүн болгон улаач болчвол энэ хорвоо дэлхий дээр чи юу болох юм бэ? За эндээ тэгвэл хариултыг. За яг нэг хүн одоо яг бөө болоод юм тийм үү? Бөө болоод юм. Нэг галт ороод нэг талд ороод. Гэхдээ нэг галт орохдоо нэг сэргэлтэй биш. Нэг зоригтой биш. Өөрийн сүмст болт ороод. Улаач нарыг нь өөртөө нөхөмсөр байх юм. Онгодох нь биш. Яг онгодох нөхөмсөр юу вэ гэхээр онгод тэнгэр яг юу гэж өөрөө очиход дух, өөрөө очиход цааш нь татамжиг өсдөг. Хүн болгон улаач очих юм санта сайхан л байна. Яаж нэгнийхээ үрж байгаа зүйл бүгд үрээд явах. Болдог бол. Гэр сайхан юм байна. За миний хувьд гэх юм бол бөө гэдэг бол бөөн гэдэг үгийн товчлол юм болов гэж би тунгааж бодож явдаг. Баг зүйлээр хураагдж одоо улаач хүн гэхэд таглаг тайлаг хийлээ өндөр эрчимийн нэрхтэй газраас хэнгэргээрээ пүл гэж хэм хурааж байдаг. Тэгээ ягаад онгон тагшин газар очиж бүлэх гээд байгаа. Тэндээс хэм хураагаад байна. Тэр бөөгнүүлсэн эрчмээрээ удмаа застдаг, зан үйл хийж идэг, өрөөлд байхгүй хэмийг өөрийнхөө цуглуулсан хэмээс тасалж өгж идэг. Бүгд улаачилч юм бол айгүй сайхан амдын хэлдэг шиг. Тийм учраас ганцхан одоо тэр бөө гэдэг хүн л удмаа засгаад байгаль итүүгнээ хамгаалах гад байх биш. Бүгд л итүүгэн ихэ хайрладаг. Бүгд л итүүгэн ихэнх төлөө
Тэ зүтгэдэг энэ сүүлийн үед одоо хар бараа мэдээлэл маш их өштэй мэдээлэл гэхээс илүүтэй бодит байдал энэ гол ус ширэгж байна, байгаль сүйдэж байна, бүгд улаачилчих юм бол баг харин ч эсэргээрээ энэ хорвооч төгс болчих юм биш үү гэж би боддог. Бөө боллоо гэд бүгд хоёулах шаардлагагүй. Бүгд байгаль ихээ хайрладаг бэлтдэг байх л. Тэр өхөнсөйг л тэг зүйлийг л бөө мөрлөгөөд байгаа шүү дээ ихэд бол. Тэгэж гэгээрээсээ тий. За Шаман код подкаст маань үргэлжилж байна. Тэгээд хүм яг саний асуултан дээр маш гоё гэхүү те бодол орж ирж байна. Хүн болгонд бөөгийн тарих гэдэг тарих байдаг. Энийг таад шинжлэх ухааны талаас нь судлаад үзэх юм бол ancient mind хэлүүдээ хуучин эртний тарих гэж нэрлэдэг байдаг. Энийг сэрэ гэдгийг бол сэрэ сүнсээ сэрэ сэрхүү бөөгийн тарихтан бол гэдэг. Бүгд бөөгийн тарихтан болох хэрэгтэй. Тэр унтсан тарихаа сэргээх хэрэгтэй. Тийм учраас бясалгал хийгээрээ цугаараа гэгээрээсээ мэдвэл зохихгүйгээрээ гэгээрээсээ гэд подкастынхаа яриаг төгсгөе гэж бодож байна. За та бүхэнд энийг л асуусан бол энэ талаар ярмаар байна гэдэг одоо үлдсэн хүн байна уу? Байвал яриад байхгүй бол дугаараа өндөрлөе дөө. За байхгүй гинэ. За гэлээ. Сайхан ярилцлаа. Баярлалаа. Эрүүл энх аз жаргал бүхий сайн сайхан бүхнийг подкаст сонсогчдоо ирөөё.